Юу гэсэн үг юм? Чи ингэдэг байх. Чи юм хиймээр байгаа юм бол хийхгүй. Юм хиймээр байгаа хүн байгаа юм бол миний хараа хамт хийчээчтэй. За. Хэдүүлээ нэг хонгорог. Хөөхөө. Өдөөт. Мэдгүй. За, бит хоёр хүүхдүүд байгаа биш. Бит хоёр юугаар тэмдэглэвтэй. Чи харин эвтэйхэн шиг бас нэг дөнгөж яаж байгаа юм чи нэг айлын охиныг чи нэг эвтэйх шиг торт морт яагаад нэг яахгүй бол. Бит хоёр одоо тийм тоохгүй шүү дээ. Хонгороо бол бүр тоохгүй. Юу тоохгүй? Үгүй энэ төгсөөл ярьж байна. Найз хүн тулцсан Валентинаар юу өөх үү мөхүүгээ. Валентин ч хийцээ болдго юм. 14 чи яа тандаа жил болгоо ингэдэг. 3 сарын 14-нд болдог л үү? 2 сарын 14. 2 сарын 14-нд болдог л үү? Мартин амч 3 сарын 8-нд болдог тий? Хоёул одоо тэгээд хүүхдүүдтэй зэрэгцээд 14-нд гадуур дотор явбал балаараа байвал. Хүүхдүүдтэй зэрэгцээд Тий. юу хүүхдүүд? Залуучуудтай одоо энэ чи хосын баяр шүү дээ. Хүүхдийн баяр биш хосын баяр. 14-нд чинь гадуур явахаар битүү хосууд явж идэв үстэй. Харин тийм. Хүүхэд байхгүй энэ чи харин ч хосуудын ингэж нас биенд хүрсэн яг хосууд ихнэр нөхөр найз охин найз залуугийн баяр шүү дээ. ихнэр нөхөр. Хоёулаа тэмдэглэх юм уу? Тэмдэглэхгүй мүү? Гэртэл харин гочомд хоол моолыг хийж өгөөл Мартин амтанд ханд авсрал хий. Чи ингэдэг байхгүй 14 болохоор тэгээд ингээн юм. Тэг чи хоёул юу ч хийхгүй мүү? Чи юм хийм. Хийхгүй мүү гэж угаасаа юу ч хийдгүү те. Чи юм хиймээр байгаа юм бол хийхгүй. Хийдгүү те. Юм хиймээр байгаа хүн байгаа юм бол миний хараа хамт хийчээчтэй. Найзууд нь юу юм гэсэн. Найзуудын баяр юм яа бол сүй баяр авах чи найз. За, бити нэгрээ заяа. Хинтэ. Энэ юу вэ гэхээр Би таах юм уу? таам. Өнөрлөн заяа. Дараа нь би чамаар амтлуулсан заяа. Гэтэ иддэг ч юм биш байж магадгүй юу ч байж магадгүй заяа. За өнөртэй. Амтлуулна гэсний. Харин тийм. За өнөртэй. Торт юм уу? Торт юм уу? Зарим юм уу? Тийм юм уу? Харж. Хараа. Юу хөөрхий. Хөрх багст. Харийнхан зүрх. Зүрхээ гаргаад өгч Тий. байгаа. Ямар хөөрхий. Хөрх могоцтой. Йоо, и хөрхөөс ч харин Харин тийм байгаа. могоцтой. Ямар хайр юм бэ? За. Амар зүгээр гоё юм байна. Хараа би ч түүх хэрэгжээ. За. Түрүү жил харин Валентинаар хайргаа баярлуулъя гэд энэ Баскучигийн энэ гоё торт гаргацсан байсан бохгүй юу? За. Тэгээд дөхүүлж байгаа авчиг гэсэн чинь дуусч. Дуусна шүү. Тэнгүүт нь хайран сая одоо Валентин болохоос ч өмнө ч гэсэн одоо хайрдаг гоё амтлуулъя гэд тэгээд энэ Баскучигийн энэ гоё яг Валентин зөвхөн яг гаргаж байгаа спешиал юм гоё тортнууд байгаа заяа. Тэгээд Валентин байхгүй байсан өдрөө чинь. Ер нь бол тийм. Хөөрхий. Хартаа. Хайдаа гэ. Ингээд лоб болж байгаа байхгүй юу? Хоёул зэрэг амсгий. 1 2 3 Дотроо чимстэй юм байна. Аим гоо зүйл юм байгаа. Тийм байна. Чимстэй гоё юм те. Одоо Валентинаар гарч байгаа спешиал энэ тортыг авахыг хүсэх юм бол та хэд маань урьдчилсан захиалга хийх хэрэгтэй. Авмаар байна ингэж аавь шүү гэж захиалж Тийм, захиалчих юм бол одоо нат чиг одоо тэгж фейлдэхгүй нэ шүү дээ одоо. За, чи та яг юу яах вэ? За шоколадтай торт. За нүдээ. За. Би өөрөө харагдах. За. Нэр хараарай. Энэ бүр л nice угстай. Энэ торт юм уу? Би нэг ингээ өөр дэм чигээр хөлтөө Ахмад Америк шиг хөлтөөгөө хадгалмаар энэ 70 жил ч шиг. Йоо, гэтээ бүр ингээ танаа аваад Мөнгөнд л амар угстай. талын хартаа. Бүр ингээ час сулаам шүү дээ. Миний ямар хайр юм бэ? Тэ яаж ингэж хийсэн бол ингэж бүр юм. За Үгүй, ядаж би ихлэг. Тэр хин Тэг ингээ хатуу юм бол зөв зүйл юм. зүйл мөгөөс. Гоё юм бэ. Ямар гоё амт юм бэ те. Ус зүрхээ юм амттай дуухаа. Ийм зүйл. Тэр идэж үтсэн тортуудыг би хонгороод Валентины баяраар бэлгэлийгээд 12-нд нь утсан чинь даанч харамсалтай дууссан байт юм билээ. Доор утасны дугаар тавьчин 70 70 18 83 гэсэн дугаарлууд залгаад урчилсан захиалгаа өгөөд тэгээд яг хайртай баярынхан өдөр одоо энэ тортыг авч болох нэ. Эдгээр тортууд тортууд ганаа шиг фейлдэхгүй байх нэ. За тийм гоё торт хамсуулсан ганадаа баярлаа. Тэгээд сая надад ганаа хэллээ. Энэ Баскучигийн зүгээс хосуудтай гоё гинтийн бэлэг барьж байгаа юм байна. Найз охин юм уу? Найз залууга меншн хийгээд тэгээд 6 хостой Баскучид болцох эрх буюу 50,000 төгрөгийн эрхийн бичгийг бэлгэх юм бэ шүү. Баскучигийн зүгээс. Өстой гоё юмтай. Баярлалаа. гоё нөө.
Аль алийг хувааж идэх үү? Одоо ингээд би ганцаараа бүгдийг нийтэндээ.